Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн ард байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр би өмнөх дугаараадаас арай өөр байдлаар бичлэгээ хийж байгаа. Өмнө нь бол дандаа яг нэг киног бариад дөрүүдийг нь тайлбарлаж ирсэн шүү дээ. Одоо бол өнөөдрийн дугаараар болохоор нэг асуудлыг өөр талаас нь харуулсан кинонуудын хэсгүүдийг ярих гэж байгаа. Дөрүүдийн онцлогуудыг ярих гэж байгаа. За өнөөдрийн дугаараараа эцэг эхүүд хүүхдүүдэд яагаад санамсаргүй болон санаатаагаар ялгуурладаг тухай болон ялгуурлахын үр дүн гэх юм уу? Хүүхдүүдээ ялгаснаас шалтгаалаад хүүхдүүдэд нь ямар сэтгэл зүйн болон зан үйлийн асуудлууд бий болж болох вэ гэдэг тухай ярина. За энийг ярьж байгаа шалтгаан бол ер нь бага насны хүүхдүүдтэй уулзсан ч гэсэн, за насан туршидтэй уулзсан ч гэсэн хүмүүс ерөнхийдөө нөгөө багадаа эцэг эхээсээ эсвэл эмээ өвгөөсөө мэдэрсэн тэр ялгуурлуулсан тэр мэдрэмжээсээ болоод сэтгэл зүйн хувьд юм тааг дурсамжуудыг ингээд тэгээд яваад идэг. Тиймэрхүү кейсүүдтэй айгүй их тааралдчихсан байхгүй. Тийм болохоор энийг яриа гэж хэлсэн. Эхний ээлжинд хэдүүлээ эцэг эхүүд яагаад хүүхдүүдээ ялгадаг вэ гэдгийг ойлгохын тулд ялгуурсан хүүхэд болон тэр айлд нөгөө илүү чухал байгаа хүүхдүүдийг ер нь юу гэж нэрлэдэг юм бэ гэдгийг ярилцъя. За нэгдүгээр талаараа golden child гэж байна. Алтан хүүхэд гэж байгаа. Айл болгонд юм байна гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө юм ялгуурладаг гэр бүл golden child болон scapegoat гэдэг хоёр ойлголт байж болно. Golden child гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр эцэг эхийнхээ нар нь болсон хизээч алдаа гаргадаггүй мэт харагддаг хүүхдийг хэлж байгаа. За энэ хүүхэд маань эцэг эхийнхээ биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэх, гэр бүлийн нүүр царай болох зэрэг үүргээ хүлээж болно. За ээж аавынх нь хандлага гэдэг нь гэхэлэр үргэлж магтааж бүх боломжоор хангаж алдаа гаргасан ч өмөрч нөгөө хүүхдээ илүү их буруутгах байдал ажиглагддаг. За сэтгэл зүйн хувьд хэдийгээр эрх мэд харагддаг боловч алтан хүүхэд маш их дарамтнд байдаг. Яагаад гэхэлэр нөгөө нэг алтан хүүхдээс маш их хүлээлттэй байгаад байгаа байхгүй ээж аав нь. Тэгэхээр төгс байх баг зүгстэй бөгөөд хэрвээ алдаа гаргах юм бол эцэгийнхээ хайрыг алдна гэхээс айх айцтай байдаг байж болно. За нөгөө талд scapegoat буюу одоо энийг саяхан нэг монгол хүн постлсан байсан баха энэ тухай хар хон гэдээ орчуулсан байсан билүү юу гэсэн бэлээ. За scapegoat гэд. За энэ хүүхэд болохоор гэр бүлийн бүх асуудал, стресс, бүтлгүүтлийн бай болдог хүүхэд гэж үздэг. Эцэгийнхээ өөртөө дургүй чанарууд болон гэр бүлийн доторх муу мухай бүхнийг үүрэх тийм одоо үүрэгтэй гэх юм уу байдаг. За эцэгхийн ээж аавын хандлага нь ямар байдаг гэхээр үргэлж шүүмжилж бусадтай харьцуулж одоо чийл байгаагүй бол манайх ийм байхгүй байсан гэх мэдрэмжийг төрүүлдэг. Сайн зүйл хийсэн ч гэсэн үл тоомсролдог. За энэний сэтгэл зүйн үр дагавар нь юу болох юм бэ гэхээр хүүхэд өөрийгөө за би угаасаа л муу хүн, би угаасаа л хайрлагдах хэрэггүй, би юу ч хийсэн ер нь надад одоо намайг хинч дэмждэггүй, надад хинч итгэдэггүй гэдэг тийм бодолтой болж өсдөг байхгүй. Энэ хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн хамгийн үнэнд шудраг хүүхдүүд нь байх одоо тал байдаг. Тэгтэл энэ нь гэхдээ хизээч хаач анзаарагддаг байх нь байна. Тэгэхээр цаашдаа сайн талд нь байгаа хүүхдүүд бол тэр айлын golden child юм байна. За таархан талд нь байгаа хүүхдүүд бол тэр айлын scapegoat юм байна гэж ойлгох нь шүү дээ. За эцэг эхүүд ер нь яагаад хүүхдүүдээ ялгадаг юм бэ? Шалтгаан нь юу гэдэм бэ гэхээр нэгдүгээр толин тусгал гэдэг зүйл байж болно. Эцэг эхчүүд өөртөөгөө зан араашин сонирхол эсвэл гадаад төрхөөрөө илүү төсөөтэй хүүхдүүдэд илүү татагддаг. Тэр хүүхдүүд нь илүү ээж аавдад таалагдах хандлагатай байдаг гэж үздэг. За энийг болохоор эерэг проекц гэж ойлгож байна. Өөртөө адилхан хүүхдийн үйлдэлийг ойлгоход хялбар байдаг учраас за энэ хүүхэд л намайг ойлгож байна гэсэн мэдрэмж төрж болно. Тэрнээс гадна хүүхдээсээ өөрийнхөө сайн талуудыг олж харах юм бол тэр хүүхдээ эцэг эхүүд илүү их дэмждэг. Эцэг эх өөрийнхөө хамгийн сайн чанарууд хүсэл мөрөөдөл эсвэл залуу насны даваа талуудыг нэг хүүхдээсээ олж харах юм бол тэр хүүхэд тухайн гэр бүлийн golden child болох боломжтой. Хүүхэд нь өөртөө адилхан зүйл дуртай, сонирхолтой байх юм бол бас ээж аав жишээлх юм бол аав нь сагсан бөмбөг дуртай, хүүн бас сагсан дуртай байх үед одоо ээж аав нар бид нар ингээд бие биенийгээ үг хэлгүй ойлгодог. Намайг л дуурайсан хүүхэд
гэдэг тийм бодолд автаад тэр хүүхдээ илүү ингээд татамжлах, илүүд үзэх тийм хандлага гаргаж болно. Тэгээ хүүхдийн гаргасан амжилт бүрийг ээж аав өөрийнхөө амжилтнуудаар угаасаа хүлээж авдаг учраас тийм төрлийн хүүхдүүдтэй ингээ харамгүй хөрөнгө оруулалт хийдэг буюу сонирхлыг нь, хүслийг нь харамгүй дэмждэг. За энэ бол эрэг проект заах нь тий. Эрэг проект гэдэг нь тэр айлын хэрвээ Golden Child гэж байдаг бол Golden Child болсных нь арын шалтгаан нь энэ байж болно гэсэн үг байна. За нөгөө талд scapegoat байдаг бол энэ нь сөрөг проект буюу өөрийнхөө дургуй талыг чамаас харж байна гэдэг тийм даалт ухамсаргүйдэх тийм мессеж байж болно. Одоо юу гэдэг нь ухамсаргүйдэх бодлоос шалтгаалсан байж болно. Хүн өөрийнхөө дургуй занг олж харах юм бол тэр хүүхэдтэй хатуу хандах хандлагатай байдаг. За энэ бол ерөнхийдөө ялгарлалын хамгийн аюултай тал гэж үзэж байна. Хүн болгонд өөртөө дургу хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй тийм сүудэр тал байдаг. Тэгээ тэрийгэ бусдаас ингээ харахлаарэ та хэд бас уншиж л байсан бах. Ерөнхийдөө нөгөө бусад хүний ингээ гаргаж байгаа үйлдэлүүд хэрвээ чамд үнэхээр таалагдахгүй дургуйч нь хүргээд байвал магадгүй тэр үйлдэлийг чи өөрөө гаргадаг. Эсвэл бол тийм зан үйлийг чи өөрөө гаргадаг хүн байж болно гэж бол энэ тэндээс уншиж ирсэн, сонсч ирсэн л ах тий. Тэр яг тэрнтэй адилхан байгаа байхгүй юу? Өөрийнх нь өөрийгөө үзэн яддаг тэр байдал хүүхд рүү шилжиж болно. За хэрвээ ээж нь те багтаа бүрэг чимхий байснаасаа болж одоо их алдсан гэж өөрийгөө буруутгадаг болвол яг тийм бүрэг замтай хүүхэдтэй маш хатуу хандах магадлалтай. Яагаад гэвэл тэр хүүхэд ээжийнх нь тэр мартахыг хүссэн сул дорой төрхийг нүдэр алган сануулдаг тол шиг байдаг учраас тэр дурсамжуудыг нь гаргаж ирдэг учраас тэр хүүхэдтэй дургу байдаг байх магадлалтай. За тэгээд тэрнээсээ болоод хүүхдийг айгүй шүүмжилдэг гэж болно. Яагаад юм арчаагүй юм? Яагаад өөрийнхөө төлөө дуурч чаддгүй юм? Яагаад өөрийгөө хамгаалж чаддгүй юм гэж загнадаг. Гэхдээ ингэж загнах байдал нь үнэндээ ингээд хүүхдтэй хэлж байгаа ганц хүүхдтэй хэлж байгаа зүйл биш. Өөрийнхөө тэр таалагддаггүй тэр дарахыг хүссэн, нуухыг хүссэн тэр байдалтаа бас хандаж хэлээд байгаа нэг өнцөг байж болох байхгүй юу? За тэгэнгүүт яг энэ хэсгийн жишээ болох үз кино нь юу вэ гэхээр True Beauty гэдэг кино байдаг штеп. Монголоор нөгөө гоо үзэсгэлэнгийн охин дингэр гэд орчуулсан байсан баха. За би тэгтээ энийг бас нэлээд олон жилийн өмнө л үзчихсэн болохоор хальт санаадан. Гэхдээ яадаг вэ гэхээр нөгөө 3 хүүхэдтэй айл, том нь охин, дундх нь охин, бага нь хүү. За ээж нь бол бүр үнэхээр айхтар бүр амар ялгавралдаг хүүхдүүдээ. Яг бүр ихний анги дээр, нэгдүгээр анги дээр гардаг байхгүй юу? Ингээд гаднаас хүүн ороод ирсэн чинь биш өрөөнөөс хүүн гараад ирсэн чинь миний хүү хоолоо идэх үү гэл ингээд хоолоо молоо найлан хатал тэгж байгаа. Тэгэнгүүтлээ дунд охин нь галтгооноос гараад ирсэн чинь чи одоо хичээл мичээлээ хийгээч гэдэг царин шууд ингээд зэвүүцлийн одоо юм төрхтэй болоод царины хувиралтай болоод хүүхд рүүгээ ингээд тайрдаг. За тэнгүү том охин гаднаас ороод ирсэн чинь сууж яснаа бүр ингээд босож ирээд том охин ингээд тосож авч байгаа байхгүй. Ерөнхийдөө дандаа тиймэрхүү байдлаар байдаг. Гадаа сууж исэн чинь хоёр охин нь явхаар болж байгаа. Том их чинь машиндаа суухаа явхаар болсон чинь том охиндоо миний охин болгоомжтой машина бариарай гэд яг ийм мөнгө аясаар хэлж байгаа байхгүй. Тэгснээ ба охиндоо чи хичээл мичээлээ сайн хийгээрэй. Яг ийм мөнгө аясаар хэлдэг. Тэр кинон дээр бол ээж нь хүүхдүүдэд тэгж их ялгадаг байхгүй. Тэгээд тэгний шалтгааныг би яг энэ сөрөг проект байж болох юм байна гэж үзсэн. Яагаад гэхээр ээж нь бол тэр арын гудамны царайлаг залуутайгаа суусан байдаг байхгүй. Тэгээд том охин баг хүү хоёр нь тэр царайлаг аавыг нь дуурайсан. Дунд охин нь болохоор өөрийг нь дуурайсан гэж тусгаж авдаг юм шиг байна. Тэгээ дунд охиноос нь өөрийнх нь тэр байдлууд нь харагдаж байгаа. Дээрээс нь дунд охин эгчдүү хоёрыгаа бодох юм бол сурлага жоох муутай байдаг. Тэгээ тэрнээс нь болд юм шиг байна. За тэгэнгүүт дараа нь охин нь ээж нь бол өөрөө салон ажилладаг штеп. Охин нь мейкап артист болно гэсэн чи ээж нь амар хэсэргүүцдэг. Тэгэхээр нөгөө өөрийнхөө хийж байгаа ажил бас тийм сэтгэл ханамжтай биш байгаа байхгүй. Тэгтэл охин нь царай төрхийг нь ч дуурайчаал тийм. Дээрээс нь өөрийнх нь ажлыг ч гэсэн яг ингэ дуурайх гэдэг ангууд тэндээс ингэ бас зэвүүцлэн төрөөд идэг байж магадгүй гэж би бодсон юм. Тэгэхээр яг энэ киноны энэ дүр бол сөрөг проекцийг харуулж байгаа юм. За хоёр дахь хүүхдээ ялгадаг байх одоо шалтгаан магадгүй хүүхдийн зан шин буюу темперамент байж болно. Хүүхэд бүрийн төрлөх зан чанар ерөнхийдөө өөр байдаг те. Зарим хүүхдүүд сангвиник гэдэг ингээд жоохон өөдрөг хөгжилтэй юмыг ингээд амархан эргээр хүлээж авдаг бол зарим хүүхдүүд холерик те. Жоохон түргэн ууртай шууд юмд хүчтэй хариулт үзүүлэх гэдэг ч юм уу. За зарим хүүхдүүд меланхолик, флегматик те. Аливаа зүйл ингээд тайван, зөөлнөр ханддаг, жоохон удаан байдаг ч юм уу. Гэт хүүхдүүд бол төрлөхөөсөө ингээд янз бүрийн хааш хараншинтай байгаа байхгүй. За тэгэнгүүт энэ дээр болохоор амархан хүүхэд гэж ярьж болно цаа. Өвгөнд ордог, тайван, тусч хүүхэдтэй харьцахад эцэг их таатай байдаг учраас
Магадгүй санамсаргүйгээр тэр хүүхдээ илүү магтаад тэр хүүхдээ илүү цаг гаргадаг байж болно. За нөгөө талд хэцүү хүүхэд гэж байж болно. Их уйлдаг, зүрүүд, анхаарал их шаарддаг хүүхэд эцэг эхийгээ ингээ амархан ядраадаг, сүлдээдэг. Үүнээс болоод эцэг их төвөгшөө эсвэл харилцаагаа хязгаарлах тохиолдлууд гарч болно гэсэн үг байна. За хүүхдийн ингээд төрлөх зан араншин болон эцэг эхийн хариу үйлдэл хоорондын хамаарлыг ерөнхийдөө goodness of fit буюу одоо нийцтэй байгаа л гэсэн үг тийм нийцтэй байгаа гэж нэрлэдэг. За тэгэнгүүт энэ нь эцэг эхийн хүмүүжлийн арга барил хүүхдийн төрлөх зан чанартай хэр зэрэг нийцж байгаа тухай ойлголт байгаа байхгүй юу? За жишээлх юм бол нөгөө амархан хүүхэдтэй easy child яа гэмэ гэхэлэр төрөлхөөс л угаасаа уян хатан эерэг сэтгэл хөдлөлтөй шинэ орчинд амархан тасан цогцдог. Тэнгүүд эцэг эхийн мэдрэмж нь яа гэмэ гэхэлэр ийм хүүхэдтэй эцэг эхчүүд өөрсдөө сайн эцэг гэж мэдэрдэг. Тэгээ угаасаа нөгөө хүүхэд нь ямар ч асуудал тарихгүй хүснээр нь байгаад сайн одоо мундаг хүүхэд болгохыг ингэнгүүт яг тэр чигээр нь ингээд мундаг болоод байгаа учраас зааварчилгааг хүүхэд нь шууд биелүүлдэг учраас эцэг эхүүд ямар нэгэн хүчин чармайлт гаргах шаардлага бага гардаг. За үр дүнд нь санамсаргүй ялгуурлал бий болж болно. Эцэг их тэр хүүхдтэйгээ байхдаа үргэлж тайван, аз жаргалтай байдаг учраас тэр хэсэгт тэр яг гэр бүлийн харилцаанд илүү тийм дулаахан, уур амьсгал, магтаал бий болдог гэж болно. За энэ нь хүүхдээ ингээ улам сайн байхад нь урамшуулад golden child болох замыг нь бий болгож байгаамаа. Энэ дээр жишээ болох кино нь болохоор It's Okay That's Love гэдэг кино гэдэг шүү дээ. Гол дүрэн зохиолч шизофрен өвчнөд. За тэр киноны яг тэр зохиолч залуу бол тэр гэр бүлийн easy child байж болох байхгүй юу? Тэр угаасаа дараахан хүүхэд байсан жоохон аимхай байсан. Гэхдээ ээжигээ хамгаалах сэдэлтэй байдаг. Ээжтэйгээ арай илүү ойрхон байсан. Жоохон зөөлөн төрлийн тийм хүүхэд. За тэр айлын golden child нь бол тэр айлын жоохон тэр ээжийн хувьд golden child нь бол тэр зохиолч хүн байдаг байхгүй юу? За нөгөө талд хэцүү хүүхэд гэж байгаа шүү дээ. Энэ хүүхдэд болохоор илүү мэдрэмтгий эрчимтэй хариулт үзүүлдэг. За тэгээ дээрэс нь ингээд жоохон гэрт тогтоосон дүрмийг ч юм уу эсвэл ерөнхийдөө л одоо тэр нийгэмд тогтоосон хэм хэмжээ дүрм журманд жоохон дургу захирахтай хүсдэггүй ч юм уу эсэргүүцэх хандлагатай ч юм уу тиймэрхүү хүүхэд байж болно. За тэгэнгүүт энэ тохиолдол бол ээж аав амархан одоо parental burnout буюу халшрах хам шинж, эцэгхийн халшрах хам шинжид өртөх магадлалтай. Хүүхэд нь байнга ингээ уйлах, зөрүүдлэх, эсвэл анхаарал нэхэд ах юм бол эсвэл ингээ асуудал тариад ах юм бол эцэг эхийн төвчээр барагддаг тий. Эцэг их өөрийгөө ингээ чадваргүй гэж мэдэрч эхлэнэ. Тэгээд тэр нь энэ мэдрэмжээ хүүхэд рүү уур бухимдал болгон гаргах магадлалтай. За дээрэс нь жоохон зай барих хандлага бий болж болно. Хүүхэд нь ингээ байнга ч ихнээс хонхоод ч юм уу, байнга ингээл татлуу болоод ах юм бол тэр хүүхдээс жоохон зай барих магадлалтай. Эсвэл хүүхэд нөгөө нэг илүү их ингээ анхаарал шаардаад ч юм уу эсвэл илүү хүчин чармайлт гаргуулад тэгэхээр энэ хүүхэдтэй хайрцгаар л юм хэрүүл алдаг. Энэ хүүхэдтэй хайрцгаар л ингээ хэцүү болчдаг гэдэг бодол суугаад эцэг ухамсаргүйгээр тэр хүүхдээс жоохон зайгаа барьж эхэлнэ. Тэгэнгүүт энэ нь гэхдээ эсэргээрээ хүүхдийг улам их анхаарал нэхээд тэг хэцүү зан гаргахад нь хүрэгдэг тийм хортой тойрог байдаг. За энэ киноны хэцүү хүүхэд нь бол Жан Жэбом ахыг нь Жан Жэбом гэдэг санагд. Жан Жэбом байх ахгүй ах нь. Жохон танхаатай хүүхэд байдаг. Жохон багасаал, жохон ширүүн авиртай, жохон ууртай, юмд юу н гараараа ингээл нүцч гэдэг ч юм уу тийм хүүхэд байдаг учраас сайн үйлдэл хийсэн ч гэсэн ээж нь тэрийг сайнаар нь хүлээж авч чаддаггүй. Ерөнхийдөө жохон тэр хүүхэдтэй дургуун юм шиг хандлагууд гаргаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ зөв хүүхдийн жишээ бол Жан Жэбом байх нэ. За гуравт нь хүлээлт ба амжилт гэдэг зүйл байж болно. Ээж аав нар өөрсдийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан биелүүлэхийг хүсдэг. За хэрвээ хэн нэгэн хүүхэд нь ээж аавынхын тэр хүссэн амжилттай мундаг дүр төрхөд нийцж явах юм бол тэр хүүхдийг гэр бүлийн бахархал болгоод нөгөө хүүхдээ сүдэртүүлдэх магадлалтай байдаг. За нэгдүгээр эцэг эхчүүд өөрсдийн залуу наснда алдсан боломжтой биелээгүй мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан нөхөж амьдрахыг хичээдэг байж болно. Хэрвээ ээж нь ингээ хөгжимчм төгөлдөр урч болохыг хүссэн ч чадаагүй бол охиноо төгөлдөр урч болохын тулд бүх зүйлийг зориулдаг гэж болно. За тэрэнд нь илүү шахдаг байж болно тий. За энд бол golden child бий болж байгаа байхгүй. Дээрээс нь гэр бүлийн нэрийн утас буюу бахархал
тий. Зарим эцэг эхийн хувьд хүүхэд бол тэр гэр бүлийн нийгмийн статусын илэрхийлэл болдог гэж болно. Угаасаа хүн болгон хүүхдээрээ бахархахыг хүсэж байгаа шүү дээ тий. Хүүхэд нь сайн сайхан явж байгаа юм бол бүх эцэг эхүүд баярлна. За тэгэнгүүт сурлага сайтай, тэмцээн оролдоонд төрүүлдэг хүүхдүүдийгээ ээж аав нар бусдад гайхуулах тийм цом юм шиг ашигладаг. За тэгээд хамаг анхаарал, санхүүгийн дэмжлэг, магтаал тэр хүүхэд рүү очдог гэж болно. За тэгээд ингээ golden child бий болгож штт тий. За тэгмүүд нөгөө талд сүудэрт үлдсэн хүүхэд байна. Нөгөө тэр амжилттай байгаа хүүхдийн цаана сүудэрт нэг хүүхэд үлдээд байгаа. За хэрвээ нөгөө хүүхэд нь ингээд урлаг, спортод сонирхолгүй, эсвэл дундад сурлагатай, эсвэл таарахын сурлагатай болвол тэр хүүхдэд тааламжгүй ханддаг. За тэр хүүхэд гэртээ байгаа хэрнээ үл үзэгдэгч юм шиг болоод ээж аавынхаа харцнаас ерөнхийдөө тийм дурамчхан байдлыг л олж хардаг болчихно. Нөгөө талд хүүхэд гялалцаад байгаа учраас тэнд гялалцахгүй байгаа хүүхэдтэй жоохон дурамчхан, ухамсаргүйгээр ч юм санамсаргүйгээр зарим тохиолдолд зарим ээж аав нар бүр санаатаа гарч юм уу тийм байдал ажиглагдана. Хоёр жишээ байж болно. Нэгдүгээр дурсамж 1988. За дурсамж 1988-ийн тогсооны гэр бүл мэдээж эгч нь тэр айлын golden child бахархал нийгмийн статус нь болж байгаа хүүхэдтэй. За эгчийнхэн сүудэрт тогсон үлдчихэж байгаа гэсэн үг. Тэр айлын сүудэр хүүхэд нь бол тогсон. Яагаад тэгэхээр тогсоонд тийм гавьяад байгаа амжилт байхгүй, сурлах, спорт юугаар ч гавьхгүй байгаа. Гэхдээ азар тогсон бол сайхан сэтгэлтэй байдаг те. За энийг бол тэр гэр бүлийг тайлбарлаж байхдаа зөндөө ярьчихсан те. За хоёр дахь жишээ болж байгаа кино нь болохоор амьдрал чамд жүрч өгөхөд кино. Гүмян бол тэр айлын golden child, Өмян болохоор тэр айлын сүудэрт үлдсэн хүүхэд. За тэгээ сүудэрт үлдсэн гэдгээ хүүхэд бас өөрийнхөө үгээр амаар илэрхийлдэг штеп. Хүүхэд нь нөгөө нэг найзтай л уурдуулад найзтай ч найзтайгаа юм хамтарч хийх гэж чаад тэр найз нь мөнгөний аваад цугтсан байдаг лүү дээ. Тэгээд хүнээс мөнгө зайлсан хэрэгт ороод шоронд орох болдог штеп. Хохирлыг барагдуулахгүй бол шоронд орох гэдэг. Тэгээ яг нөгөө нэг хоригдож байхдаа ээж аав нь ингээд эргэлтээр ирээд уулзаад ээж нь чи нэрэ мэрэ гэж ээж рүү хөр рүү ингээд жоохон гомдлсон чинь хүүн та нар тэгтээ ер нь намайг анхаардаг байсан юм уу? Ихчээл ингээл байнга анхаарад идэг байсан болохоос биш намайг хизээч анхаарч авах. Би хизээч та хоёрын сэтгэлд ингээ хүрч байгаагүй зүтэй. Та хоёр ер нь намайг ямар хүүхд гэдгийг мэдх юм уу гэд ингээ хүүхд нь бүр уйлаад тэр банд бүр уйлаад хэлдэг аахгүй юу? Тэндээс бол тэр хүүхэд тэр айлын сүудэр хүүхэд байсан юм байна гэдг нь харагддаг. Тэр киноны надаас аягүй хэцүү санагдчихсан хэсэг нь бол тэр. Тэгээ ер нь энэ одоо ээж аав нар хүүхдүүдийг яагаад ялгадаг вэ гэдэг сэдвийг ярих гэж бодсны яг гол үндэс нь бас яг тэр хэсэг байсан байхгүй юу? Тэр өмнөний уйлж байгаа. Би ингээд тоогдоогүй анзаарагдаагүй та нар бүх юма ихчэд зориулдаг байсан мэт гэдэг тэр юм нь надад яг энэ тухай ярих юм бол зүгээр юм байна да гэж бодогдчихсэн. За дөрөвт нь болохоор гэр бүлийн нөгөө төрөлтийн эрэм гэж байгаа шүү дээ. Төрөлтийн эрэм бас хүүхдүүдийг ялгахад одоо зарим тохиолдолд зарим айлуудын хувьд шалтгаан болж идэг гэж үзнэ. За Адлерийн гаргасан төрөлтийн эрэм бионл гэж байгаа тий. Угаасаа хүүхэд хиддэг хүүхэд болж төрснөөсөө шалтгаалаад арай өөр одоо статусыг үүрч явна, арай өөр хандлагыг мэдэрч идэг аа. Ээж аав нар хүүхдүүдэд ижил хайрлахыг хичээдэг ч гэсэн хүүхэд тус бүрийн тэр гэр бүл эзлэх байр суурь нь тэр хүмүүст өөр үүрэг хариуцлагыг ухамсаргүйгээр ингээ оноочдөг байна. За жишээлх юм бол айлын ууган хүүхэд. За энэ хүүхэд болохоор анхны хүүхэд төрөхөд эцэг эхчүүд туршлагагүй дээр нь маш их ингээ хүлээлттэй байдаг. За тэгээд хамаг туршилтаа тий хатуу чанга дүрм юу гэдгийг тэр бүхнээ ууган хүүхэд дээрээ хэрэгжүүлдэг. Тэгэнгүүт нөгөө нэг хүүхэдтэй өндөр шаардлага тавиад тий айлын том эмчин гэдэг ч юм уу тиймэрхүү байдал үүсгэж байгаа учраас хүүхэд бол нөгөө нэг нь хит хариуцлагатай байдалд төгс төгөлдөрт тэмүүлэх гээл тий алдаа гарахгүй дүүнрээ авч явах хэрэгтэй, дүүнэртээ үлгэрч авах хэрэгтэй гэдэг тэр хариуцлагаас шалтгаалаад ер нь одоо зөв явахыг хичээгээд байдаг. За хоёрт нь болохоор отхон хүүхэд буюу үртийн baby. Гэр бүлийн хамгийн бага хүүхдэд ээж аав нар харьцангуй тайван зөөлөн ханддаг. Ээж аав нар хэдийнэ хүүхэд хүмүүжүүлэх туршлагатай болчихсон учраас алдаа гарах эрхийг нь огтхон хүүхдүүдтэй ерөнхийдөө олгодог гэж үздэг. За тэгээ алдаа гаргасан ч гэсэн уучлалдаг те хүүхэд эмчийн ах вэ. Тэрнээсээ шалтгаалаад одоо ах эгч нарыг нь цайгнадаг ч юм уу дүүг харж авахгүй байсан. Дүү чи ингэж ах чинь хаана юу хийж явж исэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар. За тэгэнгүүт одоо нөгөө нэг ялгуулаад байгаа хүүхэд бол ерөнхийдөө айлын дунд хүүхэд байх магадлалтай. За дунд хүүхдүүдийг бол өмнө нь хэлжсэнтэй үл үзэгдэгч хүүхдүүд гэж нэрлэдэг. Дунд хүүхдүүд ууган хүүхэд шиг анхных биш, отхон хүүхэд шиг үртийн бэби биш учраас анхаарлын гадна үлдэх нь элбэг тохиолддог гэх юм уу.
За эцэгхийн анхаарал том хүүхдийн амжилт эсвэл бага хүүхдийн хэрэгцээнд чиглэсэн байдаг учраас дунд хүүхэд яг тэр одоо хоосон зайд нь орхигдоод яваад байдаг. За энэ киноны жишээ бол мэдээж Токсон. Токсон бол тэр айлын үл үзэгдэгч хүүхэд байсан шүү дээ. Ээж аав нь заавч харцангуйгаагүй. Гэхдээ ээж аав нь ерөнхийдөө нөгөө хоёрыг нь л илүү их анхаарат байдаг. Токсоны гэр бүлийг ярьж байхдаа нэг хэсгийг нь ярих мартсан мэлээ. Тэдний гэрт нөгөө газ цацраад ээж аав нь том охин баг хүү хоёроо л аваа гарсан байдаг. Токсон хөөрхөн амтан өөрөө мөлхөөд тэр гэрээс гарч ирдэг. Тэгээ аав ээж хоёр нь зүгээр л дунд хүүхдээ мартсан байгаа байхгүй. Иймэрхүү тохиолдол яг юм 3 хүүхэдтэй айлууд дээр дунд хүүхэдтэй айлууд дээр тохиолдож болно. Тохиолдох тохиолдлууд байдаг аа. За энэ дээр бас True Beauty-гийн Жукён гэдэг баха тий. Тэр охин ч гэсэн бас байж болно. Айлын том нь амжилттай байгаад идэг. Угаасаа тэр айлын том нь амжилттай. Тэгээ баг хүн сайн сурдаг. Дээрэс нь үрдийн бэби шүү дээ тий. Тийм болохоор дунд нь байгаа тэр охин бас орхигдоод идэг. Тэр айлын үл үзэгдэгч хүүхэд болдог байж болно. 5 дугаарт нь эцэгхийн өөрийнх нь бага насны гэмтэл айгүй их нөлөөлдөг гэж үзнэ. Хүүхэд хүмүүжилд ерөнхийдөө ээж аавын тэр багтаа туулж өнгөрүүлсэн эсвэл бол авсан мэдрэмж энтраас айгүй чухал нөлөөтэй байдаг. За хүн хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрийн мэдлэхгүй ээж аавынхаа загварыг тавтах гэдэг. За жишээлх юм бол хэрвээ ээж нь багтаа ахтай ялгаруулж өссөн бол өөрийн охиндоо ингэж илүү их анхаарал тавьж болно. Хүүгээ орхигдуулах замаар те өнгөрсөн үеийн өшөөгөө авах гэдэг хандлагатай байхгүй. Гэхдээ энэ нь ухамсартайгаар биш шүү дээ. Бүр яг зориул би одоо багтаа яаж исэн тэр уур бухимдлаа хүүхэдтэй гаргана гэж боддог ээж аав угаасаа октоос байхгүй. Ухамсаргүйгээр октоосоо ч байх гэмтгүй байж ч магадгүй те. Сэтгэлийн тохиолдолд ухамсаргүйгээр тэмүүлэл гаргаж болно гэсэн үг байна. Ерөнхийдөө энэ бол үед амжсан траума байж болно. Үед амжсан сэтгцэн гэмтэл байж болно гэсэн үг байна. Ээж аав нар өөрсдийнхөө бага наснд авсан сэтгэлийн шархаа дутуу боловсруулад тэр шархаа эдгэж чадаагүйгээсээ болоод тэр шийдэгдээгүй асуудлаа өөрийн мэдээлгүй үр хүүхдүүдтэй гаргах хандлага байж болно. Энийг болохоор өвшөө авах болон тэнцвэржүүлэх гэсэн хоёр үндсэн өнцгөр тайлбарлаж болно. За нэгдүгээрт нь тэнцвэржүүлэх оролдлого. Хэрвээ ээж аав багадаа ямар нэгэн байдлаар дутуу төлөм өссөн бол тэр дутуугаа хүүхдэрээ дамжуулан өгөх гэж хичээдэг. За багадаа ахта хамаг анхаарлаа алдсан ээж миний охин хизээч над чиг хаягдах ёсгүй гэж бодоод охиндоо хит их анхаарал тавиад нөгөө талд хүүгээ үл таамсралдаг ч юм орхигдуулдаг тийм үзэгдэл байж болно. За тэгээ өөрийнхөө дотоод инner child-д ч юм өөрийнхөө дотоод хүүхдэд эсвэл ингээ өөртөө шудраг хэсэг ингээ тогтоож байгаа юм шиг боловч үнэндээ хүүгийнхээ хувьд шудраг бас байдлыг бий болгоод байгаа байхгүй юу те. За хоёрдугаарт нь өнгөрсөн үеийн өвшөө авалт буюу ээж аав нар багада өөрийг нь гомдож исэн тэр хүний дүр төрхийг нь өөрийнхөө айл нэг хүүхдээс олж харах юм бол энэ төрлийн үзэгдэл бий болж болно. Хүүхдийнх нь гаргаж байгаа өчүүхэн төдий тэр зан ааш нь ээжийнх нь бага насны айдас гомдлыг сэтрээдэг байж болно. Триггер хийдэг байж болно. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад хүүхэдтэйгээ биш тэр өөрийгөө гомдож исэн тэр хүнтэй харьцаж байгаа юм шиг уурлах, шийтгэх, үл тоох, зэрэг үйлдэлүүдийг зан үйлүүдийг гаргаж болно. Тэгээ магадгүй энэ хүмүүсийн далд ухамсарт нь багада хүчгүй байсан өөрийгөө хамгаалж чадаагүй одоо би хүчтэй байгаа учраас энэ байдлаар өөрийгөө тайвшруулна гэсэн юм ажиллаад байдаг гэж болно. Манай сэтгэл судлалын гол төлөөлөгч Sigmund Freud гэж хүн байгаа байхгүй. Тэр хүний үзэж байгаагаар бол ерөнхийдөө бага наснд биелэгдээгүй хүсэл эсвэл бол бага насны таагүй дурсамжууд, таатай дурсамжууд альва зүйл хүний далд ухамсар буюу үл ухамсарлахуйд хадгалагддаг гэж үздэг. Үл ухамсарлахуйд байгаад тэр бодол мэдрэмжүүд нь хүний насан турш ойнч гэсэн зан үйлдэн тэгээ бусдад хандах хандлагт нь юу байдгийг тэр бүх зүйлд нөлөөлдөг гэж үздэг байхгүй. Тийм болохоор тэр багтаа авсан таагүй мэдрэмжүүд нь хуримтлагдаад тэр нь насан туршны хойно нь магадгүй өөрийнх нь ижил насны хүмүүст биш хүүхдэд нь өөрөөс нь сул дараа хүмүүс рүү ингэ чиглэж гарах эрсдэлтэй байдаг байгаа. За энэ дээр яг ялгуурлал гэдэг жишээнээс илүүгээр зүгээр яг энэ одоо өөрийнх нь тэр хүчгүй сул дараа байдлыг мэдрүүлдэг тэр процессээс болоод хүүхдэд таагүй ханддаг нэг кино байдаг. Тэр нь болохоор The Good Bad Mother гэдэг кино байдаг. Сайн муу ээж гээд Netflix-ийн. Тэрэн дээр болохоор аав ээж хоёр нь мөнгөгүйгээс аваад ерөнхийдөө мөнгөтэй хүнд дийлдэгдээд аав нь өнгөрчдөг золгүйгээр гэхдээ тэр нь золгүй золгүйгээр биш аавыг нь алчдаг үлээ дээ. Ямар ч нэг аав нь байхгүй болчдөг. Тэгээд ээж нь одоо нөгөө
нөхрийнхээ араас юу ч хийж чаддаггүй, мөнгөгүй, хүчгүй, сул дорой учраас тэгээд тэрнээсээ болоод тэр бүх мэдрэмжээсээ болоод хүүхдэд амар хатуу ханддаг. Хэрэв хүүхд нь алдах юм бол хоол өгдөггүй, хүүхдийг унтуулдаггүй, суугаар нь хэдэн цаг хамаагүй байлгадаг, хүүхдүүдтэй найзлуулдаггүй, зугаалганд явуулдаггүй. Тэр нь шалтгаан нь ердөөсөө он цураад прокурор болох ёстой гэдэг хүчээр гэдэг шахалтаар шалтгаан нь би тэгээ прокурор биш. Эсвэл бол би мөнгөгүй байсан, би сул дорой байсансаа болоод өнөөдөр би ингэж амьдарч байгаа ийм нөхцөл байдал үүсчихсэн чи аавгүй байгаа учраас чи өөрөө миний амьдралыг давтах ёсгүй, аавынхаа амьдралыг давтах ёсгүй, чи хүчтэй байх ёстой гэд хүүхдээ юм шахалтанд оруулж байгаа байхгүй. Энэ бол тэр яг түрүүн ярьсан тий өөрийг нь тэр гомдоож исэн, таагүй мэдрэмж төрүүлж исэн, өөрийг нь хэцүү байдалд оруулж исэн тэр хүмүүсээс өшөө авахын тулд ч юм уу. Эсвэл тэр үеийнхаа мэдрэмжийг дахиж авахгүй тулд эсвэл хүүхдээ тийм мэдрэмж дахиж битгий аваасаа гэсний үндсэн дээр хүүхдэд тийм хатуу ханддаг байгаа байхгүй. За дээрх шалтгаануудаар хүүхдүүдэд яалгасан тохиолдолд хүүхдүүд ямар зан үеийн асуудалтай эсвэл сэтгэл зүйн асуудалтай болох эрсдэлтэй вэ гэхээр за ерөнхийдөө эцэг эхийн ялгуурлал нь хүүхдийн сэтгэл зүйд зүгээр нэг ингээ гомдол болгоод үлдээд өнгөрдөггүй. Тэр хүүхдийн ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, насан туршсан хойноо бусадтай харилцах харилцааны суур загварыг нь бүхэлд нь өөрчилж идэг гэж үздэг. За нэгдүгээрт scapegoat буюу тэр ялгуурлагдж байгаа сүүдэр хүүхэд ямар асуудлууд бий болж болох вэ гэхээр угаасаа ингээ гэр бүлээсээ хангалтгүй гэсэн мэдрэмж аваад байгаа, дутуу хайрлагдсан мэдрэмж аваад байгаа учраас өөрийгөө үзэн ядах мэдрэмж төрж болно. Ээж аавынхаа шүүмжлэлийг өөрийнхөө дотоод дуу хоолой болгож хувиргах эрсдэлтэй. Ээж аавынхаа хэлдэг байсан үгнүүдэд үнэн гэж итгэхэд тэрийгээ ингээд өөртөө мантра шиг уншдаг байж болно. Уншдаг болчихж болно гэсэн үг. За тэгээд энэ дээр бол нөгөө True Beauty-гийн Жукёныг бол ээж нь царим мута гэдгээр нь бас агай шүүмжилдэг. Төө зузаан будгаар будчаад чи угаасаа будаад ч нэмэргүй дотор байгаа будагны цаана байгаа царай нь угаасаа тийм авах юмгүй юм чинь энэ гэж хэлдэг байхгүй. Тэнгүүд энэ бол Жукёны хувьд өөрийнх нь тийм өөрийн үнэлэмжинд нөлөөлж байгаа байхгүй юу? Угаасаа би өөрөө царай муутай. Угаасаа би ингээ хайрлагдах хэрэггүй. Ийм царай муутай юм чи хэн намайг юу н хайрлах юм? Ийм царай муутай юм чи хэн намайг юу н ингээд хүлээн зөвшөөрөхийн хүндлэх юм гэдэг бодолтой байдаг байхгүй. Тэгээд тэр охин бодоггүй үедээ бүрээ маш өөртөө итгэлгүй, бодоггүй царайгаа хинт ч харуулж чаддаггүй. Угаасаа нөгөө бодоггүй царай тэр царай муутай байдлаасаа болоод өмнөх сургуультай зөндөөх дээрлгүүлж исэн учраас тэр нь бүр ингээд траума болцсон байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод маш их айцтай. За тэгээ сургууль дээр нь ойлгохгүй байтал гэрт нэрээ дээж нь бас ингээд 9 жороор хэлээд доромжлоод байдаг. Дүү нас яг тэгдэг. Дүү нь бол ихчтэй хүн хайртай. Гэхдээ царай муутай гэдгээр нь бас үе доромжлоо л идэв. Тэгээ магадгүй ээж нь ердөөсөө царай муутай гэж хэлэхгүйгээр те хөөрхөн байна, минийхэн үзэсгэлэнтэй гэж магтдаг ч юм уу. Эсвэл бол гадаад төрхөн дээр нь биш өөр зүйл дээр нь чаддаг зүйл дээр нь ингээд урамшуулдаг байсан бол магадгүй тэр охин тийм өөрийн үнэлэмж багтай тэр охины өөрийн үнэлэмж бүр үнэхээр юм багхгүй бүр шалдаа байж идэг. Тийм баг өөрийгөө тэгж үзэн ядах хэмжээний байхгүй байсан байх гэж би боддог. Боддог ч яг угаасаа тийм байх байсан. За хоёрдугаарт нь болохоор уур бухимдал, түрэмгийллийн зан үйлүүд их ажиглагдаж болно. Зарим хүүхдүүд энэ шудраг бус байдлыг эсэргүүцээд муу хүүхэд гэдэг ийм шошго байгаа шүү дээ. Муу хүүхэд гэж нэрлэлцэн тэр шошгондоо таарсан үйлдэлийг хийж эхэлдэг. Намайг угаасаа л муу гэж байгаа юм чи. Муу байгаад үгүй гэсэн хандлагаар явдгаа гэсэн. За яг энэ жишээ болохоор нөгөө It's Okay That's Love-ийн Жан Жэбум бүр анх энэ киног үзэж байхдаа миний одоо энэ подкастыг хийгсэн бодол чинь 5-6 жилийн өмнө болсон бодлохгүй. Тэр үед яг энэ подкастыг хий гэж санаа өгсөн кино бол энэ It's Okay That's Love байсан юм. За тэрэн дээр яг энэ киног үзээд төгсгөлд нь би нэг юм айгуу сайн ойлгосноо энэ Жэбумын дүүгээ үзэн ядаад байгаа тэр байдал, дүүгээ гэмтэх гээд байгаа тэр сэтэл нь зөвхөн ээжтэй дутуу хайрлагдсан, ээжтэй тэнцүү хайрлагдаж чадаагүй тэр мэдрэмжээс нь үүдэлтэй байна гэдгийг айгуу сайн ойлгосон байхгүй. Жэбумын хувьд болохоор ингээл нөгөө гудамжаар ингээл явж байгаа л гол руу харсан чинь ээж дүү хоёр ингээ голд амар чаргалтай энийг л байж идэг. Ээж нэг бензин хэрэгтэй байна энэ төр гэд ярьсан санагдчихна. Тэгээд ярьсан чинь Жэбум бензин аваад ирсэн байдаг. Тэгсэн чи натахаар яах гэж байгаа. Чи л болсоо хэрэг тарих гэж л байгаа эз. Энэ тэрийг шууд ууралдаг. Ер нь л тэгтээ нэг ээж нь бол хит хитэн байдлаар ингээд нэг тийм ялгаж байгаа юм шиг мэдрэмж Жэбумд айгуух төрүүлсэн байдаг хгүй. Тэгээд тийм болохоор нь Жэбум угаасаа бүр яг тийм танхаа хүүхдийн байдалтай ингээд ортог. Угаасаа л намайг тэгдэм юм чи ингээд хэрэг тарьдаг.
Тэгээ уус хулгай мулгай хийжсэн байдаг лөө хоёрт нь. Тэгээд дүүгээ бас аавда нөгөө хойд тавда зодуулаад идэх болохоор тэрэнд нь уурлаа дүүгээ давхар зодож моддог. Тийм байсан байхгүй. Тэгээд дүүгээ зодож модоод хэрэг тариад ангууд ээж хүн бас хандаж чаддгүй л байсан бахалтай хөрх юм. Тэгээд энэ асуудал томорсоор ээж дүү хоёр нь Жэбүмэг аавыг нь хойд аавыг нь алсан гэж хэлээ шоронд явуулцдаг шүү дээ. Тэр хүүхэд ердөөсөө яг тэр шоронд явсандаа биш. Ээж нь зөвхөн дүүгийнхэн талд орсны төлөө. За ээж нь зөвхөн дүүтэй дотн байдаг гэсэн. Ээж нь зөвхөн дүүтэй илүү жаргалтай байдаг байсан болохоор тэр гомдол ингээд зүрхэнд нь хуралдсан. Тэрийг яг дүүгээл алчих юм бол тий одоо нөгөө ээжийнхаа хайрладаг хүүхдийг өвтгчих юм бол ээжийнхаа хайрладаг хүүхдийг гимтээчих юм бол тэр ахад ийм гомдлон тайлагдахгүй ч гэсэн өөрт нь арай дээр мэдрэмж өгөх гэдэг ам санагтаад байдаг байхгүй. Тэрнээсээ болоод дүүрүүгээ тэгээ дайрааддаг. Гэсэн чи яг үнэндээ хөрхий нөгөө хойд аавсан цугтж агаад ээж дүү хоёр нь одоо манахаар бол модон жорлонд манахаар ч угаасаа л модон жорлонгийн тэр доошо жорлонгийн хэсэгт нь ороод яг тэр нөгөө өтгөн шингэнтэй хэсэг рүү нь ороод нуугдаад тэгээд тэрнээсээ гарч ирээд гол дээр очиод биеэ угааж исэн билээ. Тэгээ биеэ угааж явахдаа би рүү устцаа жоохон инээлтжсэн нэгэн Жэбүм хараад яг ингэ жаргалтай байна. Надгүй л байхад энэ гэр бүл ер нь жаргалтай байх юм байна гэдэг мэдрэмжийг авчдаг байхгүй хөрхий. Тэгээд энэ хүүхэд болвол тэр ээжтэй дутуу хайрлагдсан гэж өөрөө бодсноосоо болоод дутуу хайрлагдснаасаа болоод энэ түрэмгийлэл уур бухимдлыг айгүй их харуулдаг байсан ба. За гуравт нь болохоор итгэлцэл ер нь бол нэлийн буурнаа гэж үзэж байна. Хамгийн ойр дотны хүмүүс нь тий хамгийн их өөрт нь итгэх ёстой. Хамгийн их өөрөө итгэж болох тэр хүмүүс нь тэр хүнийг ялгарлаж байгаа учраас насан турш хойноо хинт ч итгэж чадахгүй тий. Эсвэл бусдаас үргэлж тийм хаягдчихгүй орхигдчихгүй гэдэг айцтай явдаг гэж болно. За тэрнээс гадна өөрийгөө сайн тутахгүй гэдгээ батлан харуулахыг хит их хичээдэг байж болно. Амьдрал чамд жүрж өгөхөд гэдэг киноны өмнө болохоор сүүдэрт байгаад байсан. Тийм болохоор сайн сайхан яваад ээж авдаа анзаарах гэдэг байхгүй хөрх юмтай. Тэрнээсээ болоод тэр хүний тэр одоо асуудалд ороод шоронд орох тэрэ тулчаад байдаг. Тэгээ тэрийг өөрөө ч гэсэн хэлдэг. Та нар намайг анзаардаггүйсэн мэт. Би та нарт ингээ сайн хүн бол би та хэдийг мөнгөтэй болгоод ингээд өөрийгөө анзааруулах гэл сайн сайхан явж байгаа гэж харуулах гэж байгаа юм болчлоо гэд хэлдэг санагдчихэв. Тэг хэлдэг бол би өөрөө тэгээд ойлгоцсон бол мэдгүй хэлдэг л ах. Тэгээд тэр бол нөгөө нэг өөрийгөө тэр ихчээсээ дутахгүй өөрийгөө бас сайн байж чадна гэдгийг харуулах гэдэг хүсээд байгаа тэр их итгэл зориг нь байгаад байгаа байхгүй юу? Тэрнээсээ шалтгаалаад зарим тохиолдолд хэрэгтэй хөвгт орооцолдох ч юм уу, зарим тохиолдолд таагүй үйлдэлд орооцолдох ч юм уу тиймэрхүү юм болдог гэж болно. За нөгөө талд Golden Child буюу тэр айлд илүү үзэгдэж байгаа, дээдлэгдэж байгаа тэр хүүхдэд гарах өөрчлөлтүүд нь яа гэм бэ гэхээр илүү хайрлуулж байгаа нугасаа мэдээж сайн дээ. Гэхдээ энэ нь ч гэсэн зарим тохиолдолд хүүхдүүдэд тодорхой хэмжээний үр дагавартай байж, сөрөг үр дагавартай байж болно. Нэгдүгээр төгс байх дарамт буюу ээж аавынхаа хайрыг алдахгүй тулд ээж аавынхаа итгэлийг хугалахгүй тулд үргэлж голдон байх ёстой гэдгээрээ өөртөө ингээд дарамт үсгэж болно. Өөрийнхөө жинхэнэ хүсэл сонирхлыг нь дардаг ч юм уу те. Нөгөө талаар гин буруугийн мэдрэмж байдаг байж болно. Ах эгч дүүн загнуулж ахад өөрөө магтуулж авах юм бол тэр байдалдаа дотроо гимшиж тэр зөрчлөөс болоо сэтгэл зүй дарамт авах боломжтой. За эсвэргээрээ жоохон муудлаараа гэх юм бол өрөвдөх сэтгэл буюу эмпати, бусдыг ойлгож инэрх сэтгэл нь дутуу байж болно. Хэрвээ ээж аав нь тэр хүүхдийг бусдаас илүү гэж хит өргөмжлөх юм бол бусдыг үл тоомсролдог, нарциссист зан төлөвтэй болох эрсдэлтэй. Энэ нь ингээд бас нийлээд ах дүүсийн хооронд ийм таагүй уур амьсгалыг бий болгох боломжтой. Уул нь бол хүүхдүүд ердөөсөө тийм харилцааг бие биентэйгээ үүсгэе гэж анханасаа төрөөг байгаа байхгүй. Гэхдээ нэг нь ад үзэгдээд нэг нь дээдлэгдээд тахлаар хүүхдүүд дугаас хүүхэд л болсон хонтой шудраг бас санагдана. Хүүхэд ч гэлтгүй ер нь ямар ч хүн шудраг бас санагдана. Тэрнээсээ болоод ахыгаа дүүгээ ихчигээ дүүгээ одоо үзэн ядах тийм мэдрэмж бий болоод тэр гэр бүлийн хүүхдүүдийн харилцааны хувьд одоо асуудал үүсч болно. Би бинтэйгээ дотн биш ч юм уу, эсвэл би биенийхэн дээр нь гарах гэж хичээдэг ч юм уу. Эсвэл би биений өвлөн зөвшөөрдөг ч юм уу. Тиймэрхүү зүйл байж болно. Энэний тод жишээ бол нөгөө эцэггээд айцлаа байхгүй юу? Яг гоо тэгтээ дүүн бол ахтай хайртай. Дүүн ахыгаа ердөөсө буруутгадаггүй. Тэгтээ угаас ахых нь буруу байгаагүй гэдгийг дүүн мэддэг учраас. Тэнгүүд ах нь болохоор тухайн үеийн нөхцөл байдал юу болж ирснийг яг сайн мэдээгүй, бүтэн зургаар нь мэдэхгүй учраас
Дээрээс нь ээж нь дүүг нь илүү их хайрладаг байсан учраас дүүгөө үзэн яддаг. Тэгээ энэ хоёрын харилцаа аягүй муу байсан. Иймэрхүү зүйлүүд зөндөө байгаа гэр бүлүүдэд. За одоо тэгвэл хүүхдүүдээ ингээ ялахад байгаа ээж аав нарт хэлэх зөвлөмж гэх юм уу, зүгээр миний хувьд миний зүгээс хэлэх юм гэх юм бол хэрвээ та өөрийгөө тэг нэг хүүхдээ арай илүү үзээд нөгөөд нь ингээ хатуу хандж байгаагаа анзаарч байна гэдг нь л ер нь энэ үйлдэлээ засах хамгийн ихний хүчтэй алхам байгаа байхгүй. За нэгдүгээр магадгүй та өөрийнхөө сүдрийг таньж мэдэх хэрэгтэй байгаа. Яагаад тэр хүүхдэд дурамчхан байгаад байгаа юм? Тэр хүүхэд таны бага насны гомдлыг сануулад байгаа юм уу? Эсвэл таны дургүй зан чанарыг дуурайсан байгаа юм уу? Эсвэл хэн нэгэн хүнийг санагдуулаад байгаа юм уу? Шалтгаан нь яг юу вэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Асуудал магадгүй хүүхдэд биш, таны өнгөрсөн үеийн шарханд байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт ижил биш, шударга байх хэрэгтэй. Хүүхэд бүрт яг адилхан цаг гаргах албагүй ч гэсэн хүүхэд бүрийн онцлогт тохирсон хайрыг нь өгөх хэрэгтэй. За сурлага сайтад ном авч өгдөг болвол спорт сонирхож байгаа хүүхдийг нь тэ чи сурлаггүй гэж буруутгахгүйгээр пүүз авч өгөх нь шударга байгаа. Хүүхдийнхээ онцлогийг ойлгож харах хэрэгтэй ахна тийм. Гуравдугаарт нь болохоор харьцуулахаа зогсоох хэрэгтэй. Ах шигээ бай, эгчгээ бай, дүү чинь ийм байхад чи яагаад ийм байгаа гэдэг үгийг үгсийн сангаасаа бүр хасах хэрэгтэй. Энэ бол хизээж хүүхдийг тэгээ илүү сайн хүн болоход нь түлхэц өгөх үг биш. Танаас холдох нөхцөл байдлыг бий болгох л үг. Тийм болохоор энэ үгийг үгсийн сангаасаа бүр мөсөн хасч хаях хэрэгтэй. Энэ үг ертөөсөө хүүхдийг хөгжүүлэхгүй, хүмүүжүүлэхгүй, харин ах дүүсийг, эгч дүүсийг хооронд нь дайсан болгодог. Дөрөвдүгээрт нь ганцаарчлсан цаг гаргах хэрэгтэй. 7 хоногт ядаж 15 минутыг зөвхөн тэр санаатай болон санамсаргүйгээр ялгуулад байгаа тэр хүүхдтэйгээ өнгөрөөлөх хэрэгтэй. За тэр үед тэр хүүхдийг шүүмжлэхгүй зөвхөн тэр хүүхдийн сонирхлыг сонсох ч юм уу, зөвхөн тэр хүүхдийн дотоод ертөнцийг сонсоход цаг гаргах хэрэгтэй байна. Одоо харин ялгуурлуулж өссөн хүүхдүүд хүмүүс байх юм бол миний хэлэх жижигхэн зөвлөмж юу вэ гэхлээр энэ бол ертөөсөө таны буруу биш. Чамайг ялгуурсан нь таны муу сурдаг, муу байсан тэр бүх зүйл ертөөсөө шалтгаан нь болохгүй. Таны буруу ертөөсөө ч биш. Зүгээр л магадгүй ээж аавынх нь сэтгэл зүйн тэр төлөвшөөл, сэтгэл зүйн асуудлуудтай холбоотой байсан гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийн дотоод зөрчлийн золиос, дотоод зөрчлийг намжаах тэр нэг цэг нь та болсон болохоос биш. Өөрөө асуудалтай хүн ертөөсөө биш гэдгээ өөртөө сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө үн цэнийг бусдаас хайхгүй байх хэрэгтэй. Ээж аав чинь таныг үнэлээгүй ч гэсэн та өөрийгөө үн цэнгүү гэж бодож болохгүй. Таны үн цэн, таны сурлага, царай зүйлс эсвэл хин нэгний магтаалаас огт хамаарахгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн болгон өөрөөхөө гэрэлтэж чадна. Тийм болохоор тэр онцлог дээрээ илүү фокуслах хэрэгтэй. Тэгээ тэр олон жил магадгүй ялгуулсан бол дотоод дуу хоолой чинь дотроос чинь түрүүн хэлсэнтэй мантра шиг ээж аавын хэлсэн үгнүүдийг давтдаг байж болно. Тэр бол зөвхөн ээж аавын л асуудал. Та тэрийг өөртөө давтах шаардлагагүй. Өөртөө өөрийгөө зоригжуулсан, өөртөө урам өгсөн, өөрийгөө хүндэлсэн тийм мантратай болох хэрэгтэй. Гуравт нь болохоор хэл хязгаараа тогтоох шаардлагатай. Хэрвээ гэр бүлийн гишүүд чинь одоо ч гэсэн таныг шүүмжилд скепгоп болгосоор л байгаа бол өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд тэр хүмүүсээс тодорхой хэмжээний зай авч сурах хэрэгтэй. Дөрөвт нь хүн болгонд inner child байдаг гэж үздэг байхгүй юу? Inner child буюу дотоод хүүхэд. Тэр бага наснда ингээд ялгуулсан, хэцүү байдалд байсан тэр хүүхэд таны дотор одоо ч гэсэн байгаа. Тийм болохоор багтаа авч чадаагүй тэр хайрыг, тэр дэмжлэгийг та одоо өөртөө өгч чадна. Өөрийгөө сайн халамжлаад, өөртөө урам зориг өгөөд өөрийнхөө сайн ээж аав нь болох юм бол бас магадгүй энэ таагүй мэдрэмжүүдээ тавьж явуулах боломжтой. Одоо болохоор golden child буюу алтан хүүхэд байсан хүмүүст хайр өрдөөсөө болцолтой байх шаардлагагүй, unconditional байж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Төгс байхдаа л алдаа гаргаагүй байхдаа л сайн мундаг байхдаа л хүнд хайрлагдана гэсэн үг биш. Яг байгаагаар нь нөхцөл болцолгүйгээр хайрладаг хүмүүс зөндөө байдаг шүү. За дээрэс нь бодит байдлыг харах хэрэгтэй. Таны ах, эгч, эсвэл дүү
одоо тэнд suffer хийж байгаа шүү дээ. Сүдэрт байснаасаа болоод ч юм уу эсвэл scapegoat байснаасаа болоод за тэгээд таныг нөгөө талд илүүд үтсэн байгаа. Одоо илүү мундаг илүү голден болгож үтсэн байгаа. Тэр шудраг бус байсныг хүлээн зөвшөөрөх нь ах дүүгийн харилцааг, эгч дүүгийн харилцааг эдгэхэд айгүй том чухал хувь нэмэр болно шүү. Тухайн үед дүү чинь, нэгч чинь, ах чинь яагаад тийм ааш гаргасан бэ гэдгийг тэр орчин нөхцөлтэй холбож ойлгож үзэх юм бол ах дүүсийн харилцаа сэргийх боломжтой гэж би бол бодож байна. Тэгэхээр хүн гэр бүлээ сонгож төрдгөө ч гэсэн гэр бүлээс авсан шархаа эдгээгээд дараагийн үедээ дамжуулахгүй байхаа сонгож чаддаг. За тэднээс гадна ингээд санамсаргүйгээр хүүхдээ ялгуурлах тохиолдлууд бас байдаг. Заримдаа ээж аав нар ингээ хүүхдүүдэд адилхан хайрладаг гэдэг ч гэсэн үйлдэлээрээ зарим алдаа гаргаж идэг. За магадгүй ухаантай ажилсаг хүүхдтэй илүү хариуцлага үүрүүлэх гэдэг хандлагатай аж болно. Энэ нь хүүхдэд би одоо ингээ зүгээр л ажил хийх хэрэгсэл юм уу? Би одоо зүгээр л хүүхэд харах ч юм уу? Би одоо зүгээр л гэрийн үйлчлэх ч юм уу? Гэдэг тийм мэдрэмж дарамтыг төрүүлж болно. Уг нь бол хүүхдээ ухаантай ажилсан мундаг гэж бодоод байдаг боловч тэр нь хүүхдэд эсэргээрээ тэр гэр бүлийн сүдэр хүүхэд юм шиг мэдрэмж төрүүлээд иж болно гэсэн үг хана. Тэрнээс гадна сэргэлэн хүүхдийг илүү магтах. Тэгэнгүүт хүүхэд алга нөгөө янз бүрийн онцлогтой байгаа шүү дээ. Тэгэнгүүт даруухан хүүхэд өөрийгөө анзаарахдаггүй байна гэд тэр буланд үлдээд байгаа юм шиг мэдрэмж авч болно. Манай айгуу сэргэлэн мундаг гэдэг ангууд тэнд төрлийн онцлогоороо даруухан өөрийгөө тэгж айхтар гадагшаа нээлттэй илэрхийлдэг гэхгүй дотроо ботсон юм шууд хилдэг гэхгүй хүүхэд байлаа гэхэд тэр би мундаг биш юм байна гэд тэр сүдэрт үлдээд ах магадлалтай байгаа байхгүй. За 3 дугаарт нь хүүхдийнхээ онцлогийг үл тамсарлах. Түрүүн хэлсэн хүүхэд болгон ялгаатай байдаг. Тэр онцлогт нь тааруулж хайрлах хэрэгтэй. Тэрнээс гадна би нэг хамгийн ихний дугаарт бишээ дурсамжийг ярьж байхдаа нөгөө хайрын 5 хил гэд ярьжсэн шүү дээ. Хүүхэд ч гэсэн хайрын хилтэй байдаг. Хүүхэд бүрийн хайрыг хүлээж авах хил нь өөр өөр байдаг. Хүүхдийнхээ хайрын хилийг ойлгоод тэр хилээр нь ярил их зүгээр. За хүүхдийнхээ хайрын хилийг яаж ойлгох юм бэ гэхлээр тэр 5 хилээр нь бүгднгээр нь ярьж үзэх хэрэгтэй. Бүгдийг нь туршиж үзэх хэрэгтэй. За тэр чинь чанартай цаг гэж байгаа тий. Хүүхдтэй 15 минутыг зориулаад хамтдаа тоглодог ч юм уу. Эсвэл хоёулахна гадуур явдаг, зугаалдаг ч юм уу тий. За эсвэл нөгөө нэг тооч байх юм бол хүүхдээ сайн ихрэлэх, хийлэх, үнсэх, тэврэх тиймэрхүү үйлдэлүүдийг сайн хийх. Act of service байх юм бол одоо нөгөө хоол хийж өгөх, гоё юм хийж өгөх, юм хийж яхад нь туслах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг ингээд 5 хайрын хилээр тавуулангаар ингээ яриад дараа нь хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ээжтэйгээ хийж байсан эсвэл аавтайгаа хийжсэн юмнуудын хамгийн гоё нь аль вэ? Аав ээж нь яах юм бол чамд илүү их таалагддаг вэ? Ямар үед чи хамгийн жаргалтай байдаг вэ? Ямар үед аав ээж нь чам зөндөө их хайртай юм шиг санагддаг вэ? Гэдэг байдлаар асуух юм бол хүүхэд аюу хөргөн ярина шүү дээ. Надтай ингээд тоглож явах үед гой санагддаг. Та надад хоол хийж өгөхөд гой санагддаг гэдэг ч юм уу. Тэндээс нь хүүхдийнхаа хайрын хилийг нь бас ойлгож анзаарах боломжтой байхгүй. Тэд нар хайрын хилээр нь яриад ах юм бол хүүхэд бас орхигдсон мэдрэмж авахгүй байх боломжтой гэсэн үг ахна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг санамсаргүйгээр хүүхдээ ялгуурлцдаг байх вэ. Тийм болохоор иймэрхүү жижиг юмнуудыг анзаараарай гэд хэлж байгаа шүү дээ. Та хэд нөгөө нэг equality болон equity гэдэг зургийг харж исэн бах тий. Яг тэрнтэй адилхан хүүхдүүдийг ижил хайрлах гэхээсээ илүү хүүхэд бүрийн онцлогт нь тохируулан хандах нь маш чухал байдаг. Нэг юм саналаа. Миний алт шүү хүүхэд гэдэг уу докторын нэвтрүүлэг байдаг шүү дээ тий. Тэрэн дээр нэг анги гарч исэн байхгүй юу? Байгаа хүүхэд нь болохоор ээж автаа бас дутуу хайрлагдаад байгаа гэж мэдэрдэг дүүтэй болцсон нэг тийм хүүхдээ тий. Тэгээд уу доктор тусгайлан тэр хүүхдэд цаг гаргачи заавал гэд нэг даалгавар өгсөн. Тэгсэн чинь ээж нь хүүхдэд дагуулж яваад хоёулахнаа нэг юм газар очисноо. Хүүхдийнхаа юм бага насны дурсамжийн хайрцгийг нь авч яваад хүүхдэд нэг бүрчлэн үзүүлээд ярьдیں۔ Нэг айлуудад нэг тийм юм байдаг штэ тий. Ингээд жоохон бахтан зурсан зургийг нь хадгалсан байдаг ч юм уу. Эсвэл бүр жоохноос нөгөө тэмдэглэл энтер хөтэлсэн тий. Анхны хэлсэн үг шүдэнд хідэн сартайдан зухайсан гэл тийм юмнуудыг ингээ харуулж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи хүүхэд нь айгүй өрөдмөр ингээ уйлчихж байгаа байхгүй. Тэр үед л хөрхий хүүхэд ээж аав нь өөрийг нь тэгж ингээ нандинаж хайрладаг байсан гэдгийг ойлгож байгаа. Тэр болтол өрдөөсөө ээж аавтай хайрлагдахгүй байна гэсэн мэдрэмжтэй байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ аргыг туршаад үзэх юм бол бас айгүй гоё нандин санагдсан. Та хэд туршиж үзээрэй за. За тэгээд өнөөдрийн дугаараа энэ хүргээд дуусж байна. Хүүхэд тэр гэр бүлд хайрлагдах гэж л ирсэн байдаг. Хайрыг хитэд үлээд бүр эрхэм балга болгох гэж хэлж байгаа юм биш.
Гэхдээ хүүхэд бол хайрлагдахыг л хүсэж ирж байгаа учраас хүүхдүүдээ ялахгүйгээр тэнцвэртэй хайрлаарай гэж ээж аав нараасаа хүсмээр байна. Энэ удаагийн дугаарыг энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.